хийжээ. Тэгээд ихнээс play time да. 2 hours later. За тэгээд play time дээр ирсэн байна. Сайн нэг бичлэг дууссан. Одоо хоёр дахь бичлэг суугаарч байна. Тэгээд маш их хүн байна. Энд бол жоохон ногоо өнөртөж байна. Тэгээд жоохон шалжтай, жоохон тоостой ах шиг байна. Тэгээд би эхлээд нэг өөр хувцас таахгүй. Тэгээд одоо дахиад өөр хувцас салсан байна. Надаас амар нэг хувцастай хүмүүс байна. Гэл тэрийг хараад тайвширч ин да. Тэрнээс биш бас нэг хувцас өмс чадахгүй байхгүй юу? Ер нь бол тэгтээ тэгээд ганц өдөр гээд ахгүй юу? За мэдгүй хэдэн өдөр тэгээд гайгүй л үү дээ. За тэгээд миний анхны play time байсан. Тэгээ очиод үзэхэд бол маш олон залуучууд байсан. Тэгээд маш хөөрхөн болцгоосон байсан. Гоё хувцас өмссөн байсан. За тэгээд ийм жижиг асрууд зөндөө байсан. Асарт нь бол янз бүрийн үйл ажиллагаа болж исэн. За тэгээд энийг харж байгаа бол ингээ хамтрагч байгууллагынхны одоо тайз, засалт. За тэгээд тэр орчин бүрдүүлэлттэй бол бүр маш хөөрхөн байсан. За тэгээ өмнөх жилүүдийн сайн мэдгүй байна. Ямар ч хэсэг энэ жил бол надад маш их таалагдсан. Яг жоохон шороо босныг бодвол бас давгүй гэж бодсон. Тэгээд ер нь бол маш чимээтэй гэдгийг хэлий. Амар чанга дуунуудтай байсан. Миний чих бүр 4 тийшээ салж исэн. Маш сонирхолтой. За тэгээд хоолны асуудал дээр хүмүүс айгүй их одоо уур бухимдалтай байсан. Тэгтээ би бол айгүй гайгүй газраас хоол аваад идсэн юм шиг санагдсан. Тэгээд нэг хоол нь 13,000 гэж исэн. Айгүй гоё амттай их порцтой хоол байсан. За тэгээд энэ ингээ бүжгийн баатал, комеди, шүлэг унших гэд бүр зөндөө олон үйл ажиллагаанууд нэгэн зэрэг болж ирсэн. Бүр хаашаа төрүүлж авах мэдгүй байсан. Гэтэ ер нь бол жоохон хол зайнуудтай байсан болохоор хүл нилээ өвдсөө. Тэгээд энэ бүжгийн баатал бүр амар сонирхолтой байсан. Залуучууд бүгдээрээ тойроо зогссон. Бас анх удаа юм үзсэн болохоор айгуу гоё санагцсан. За тэгээ харж байгаа ингээд хамтрагч байгууллагуудын одоо асар байна уу, тайз байна уу? Тэднэр ерөөсөө бүгдээрээ ерөөсөө нөгөө нэг имиж нь шал өөр байсан, засалт нь өөрөөсөн. Тэр нь бүр маш их таалагдсан. За тэгээ бүгдээрээ бас гоё нэртэй байсан. Тэгээд одоо энэ жишээлбэл харж байгаа энэ бол нэг тийм диско маягийн асар байгаад тэгээ ер нь бол гадаа хүүтэн байсан болохоор ийм дотор хасрууд айгуу дулаахан байсан. Тэгээд хасруудаа тойрол ямар ч гэсэн яваад байсан. Зохион байгуулалтын хувьд ингээд нөгөө бөөрөнкөө болохоор бүр төөрөөд байсан. Яг хаанагаа мэдэхгүй. За тэгээд энэ одоо Coca-Cola-гийн юм одоо тайз байна. Бүр айгүй хөөрхөн байгаас ийм контейнеруудыг ингээд засцсан. За тэгээд бүр айгүй том гоё дэлгэцэн бариулсан. Тэгээд тэндээ дандаа дуу явж байгаа. Маш сонирхолтой. Ер нь бол найзуудтайгаа бол бараг л уйдахааргүй юм билээ дээ. За эхний өдөр байсан болохоор ийм гоё солиот бууцсан. Нээлттэй хийгээд тэгээд хүмүүс бүр энэ солиотыг хараад бүр амар happy байсан. Надад ч гэсэн амар гоё байсан. Ер нь бол эхний өдрийг ингэж эхлүүлвэл тэгээд цаашаа 3 хоног бол тэгээд гоё байхаар штэ тий. За миний эхний өдөр очсон хамгийн том шалтгаан энд байна. Тэгээ хамгийн дуртай одоо хамтлагийнхаа хамгийн дуртай дуугийн сонсгож очсон. Тэгээ амжиж тэр дуугаа сонсож чадсан. Тэгээ бүр миний яг энэ үед бол миний одоо emotion бүр үнэхээр дээд зэгтэй байсан. Тэгээд турист хамтлагийнхаа нүхтгээд дууг нь бүр үнэхээр сонсондоо бүр амьдаар нь сонсондоо бүр амар гоё сэтгэл дүүрэн байгаа. Дүмц. За тэгээ артталт нь ийм дуу явж байгаа шүү. Бас хитрхи чанга болохоор дууг нь оруулахгүй гэж бодлоо. Бас залуу хүн чинь бас хаяа ингэж те хотлаад амар хүүтэн байсан юм аа. Тэгтээ би явгаасаа технод амар дуртай. Тэг ингэж амар өөрийнхөө гоё бүжгэлжсэн чинь бас хүмүүс хараад хараа айгүй юм билээ. Тэгээд нэгэнт өнгөрсөн гэж бодоод бүжгэлсэн юм да гэж. Тэгээд одоо харагдж байгаа цаана байгаа хүмүүс бүр мангар өндөр байгаас тэг би бүр амар жижиг хажууд нэг жоохон хөвчийг харагдаад байгаа юм чинь. За тэгтээ яах вэ? За байхгүй. Гэрлүүгээ явах гэсэн чинь замаасаа төөрлөө энэ одоо амар их машинууд хойноос дагаад яваад байсан хгүй юу. Тэгсэн чи бүр бүгдээрээ буцаа начлоо. Яа. Аларсан. Зам амаа хайтайхан заагаад өгчихгүй тий. Ууг нь өчтөр айгуу тавьдаг байсан. Тэгээ өнөөдөр бүр байхгүй өнгөрсөн.
Нэрдээ бүгдээрээ буцаж ийн нуусаа. Барыг бид хоёрыг дагаад бүгдээрээ нааш ирсэн тий. Тэгсэн чи бүгд буцаа явцаа. Баларсан юм би. Энэ бол ийм ямар өстэй зам бол байгаагүй юм л да. Энэ нэг тойроо. Яа. Йоо. Нэрээ бүгд бацчлаа шүү. Яарэ шигтэй. Sorry guys. Уртын машинаа хийж явдтэй. Тэт. За тэгээд play time-аас нэг хэдий юм авсан. Хэдхэн шигээд харуулъя. Нэг нь болохоор энэ ийм зүйлт байгаа. Энэ бүрийн амар хөөрхөн сонирхолтой заяа. Энэ болохоор ингээд энэ голын энэ улаан нь Монгол эсхий гэсэн. Тэгээд энэ эсхий нөгөө нэг үнэрийг маш их удаан барьдаг. Тийм болохоор одоо үнэртэй усаа ч юм уу эсвэл одоо найз залуугаасаа хол байдаг охтууд аваад найз залуугийнхаа ингээ үнэртэй усыг ишиг ингээ шингээж тэнгэнэ. Тэгээ үнэрлдэг. Тэгээ ингээ үнэр нь бүр айгүй удаан гардгуу тийм зүйлт гэсэн. Тэгээ энэ айгүй хямдхан гайгүй байсан 25,000 гэж байсан. Ингээ зүүцэн байхад айгүй хөрхөн харагдаад ам содон сонирхолтой. За тэгээ дараагийнх нь дахиад зүйлт заяа. Би нөгөө нэг бүгд авна гэж бодсон байхгүй гэсэн чинь нэг зүйлт авцсан явжсэн чинь энэ зүйлттэй тараа тэгээд амар сонирхолтой хань авцсан. Тэгээ бүгд аваагүй. За тэгээ дараагийнх нь болохоор ийм зүйлтэй. Ийм зүрхтэй, мөнгөлөг өнгөтэй. Тэгээ зүгээр юм хар юм буяа шиг юмтай. Энэ бас амар хүрхэн маас. Тэгээд би ийм зүйлтнүүдийг амар хүн дэдэм болоо гэж утсан чинь энэ бүр амар хүнкөө зөөхөд өвтэйхэн. Тэгээ энэ болохоор нөгөө тойрогдэй гэдэг дэлгүүрээд штэ. Тэгээд тэр дэлгүүр дээр 15,000 гэж байсан. За тэгээд дараагийнх нь болохоор за яагаад аваад. За дараагийнх нь болохоор ийм хөөрхөн хартаа play time гэсэн хөргөчний соронц. Play time 2024. Тэгээ ийм юмнууд авсан. Тэгээд дараа жилийн play time-аар бас гоё юм болох байх гэж бодож байна. Тэгээд дараа жилийг хүлээжээ. Тэгээд бас гоё юмнууд авна гэж бодож байгаа. Ер нь энэ чинь ингээм амар дурсгалтай юм байна гэж бодсон. Яа тэгэхээр одоо ингээл хүн хардсан штэ. За хараад би энийг ч нэрээд тэгэхэд авч ирсэн да, ингээд авч ирсэн да гэд юу мэддэг. Тэгээд сонирхолтой юмнууд гоё цуглуулна гэж бодож байгаа. Тэгээд бас бичлэг хийнэ гэдэг чинь нэг тийм амар амархан юм бас биш юм байна. Ялангуяа одоо юм YouTube бичлэг юм урт бичлэг бол нэлийн хэцүү байна. Би чинь дандаа нөгөө жижиг рeel хийдэг. 15-30 секунд рeel хийдэг. Тэгээд жаахан гоо. Тэгээд ямар ч байсан алдахгүй оруулахыг хичээнэ гэж бодож байна. Тэгээд та нар манайс тусалж дэмжээрэй. Баярлаа. За тэгээ баяртай.